Шүди жиргээ шинхээ үлээ харцан тэнгэр шинхээ үлээ сэлний амьсгаа шинхээ өглөө болгон дандаа шин 1975 оны хаврын цэлмэг сайхан өдөр толгойд нарангийн динжид эрдэмийн эх хөргөөний анхны суурь тавигджээ. Ердийн галгаат дан хоёр модон байшин хүүхдийн баяр хөөрт умбан байна. Тэр өдөр манай сургуулийн алтан босгоор эрдэмийн их далайд сэлэгч 450 сурагч, захиргаа аж ахуйн 8 ажилчин, 12 багш баяр хөөртэй алхан орцгоолоо. Анхны захирлаар өвөөн, хичээлийн эрхлэгчээр соль арвдан, пионерийн ахлах удирдагчаар жаваа, багш чимэд сэрэн, баяр хүү, даваа сүрэн, цэн даюуш, лавг жав, ичин хорлоо, пүрв сүрэн, гүндэг маа, инх тайван, ламс сүрэн, оюун, пүрв ням, нярав, дамдин сүрэн, бичээч долгор сүрэн, үйлчлэгч сэндэн, ичин хорлоо, галч намсрай, сахиул мужаан довдон нар ажиллаж байв. Анх манай сургууль 1975-76 оны хичээлийн жилд энэ Октябрийн 29 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байгуулагдчихсан. 1975 оны намар юм да. Толгойтын 42 дугаар сургууль, 12 дугаар сургууль, 62 дугаар сургууль гэсэн ийм 3 сургууль байсан. За энэ үед толгойтод айлууд олноор суурьсантай холбоотойгоор одоо сургуулийн минь ачаалал ихтэж 42 дугаар сургуулиас 65 дугаар сургууль маань салж бага сургууль болж байгуулагдсан юм аа. Тэртээ 40 жилийн өмнө би 19 настай энэ сургуулийг хамгийн анхан бага сургууль гэдээ байгуулагдаж байхад нь 1-р ангийн багшаар ирээд ажиллаж ирсэн тэр үеэ санахад үнэхээр баяртай, таатай, бахтай байна. Би пионерийн ахлах удирдагчаар одоо анхны тулгын чулуу тавилцаж 12 бага ангийн багш 3 удирдах ажилтнтай 400 гаруй сурагчтайгаар ингэж манай сургууль анх үүсгэн байгуулагч байсан. За энэ үед бол одооний манай энэ 3 дугаар хороо 4 дугаар хорооны ард иргэдийн өр хөвгт суух сургууль одоо энэ 42 дугаар сургууль 19 дугаар сургууль руу их хол явж автобусан сууж хичээлд явдаг байсан. Энэ их өндөр хичээлийг бол даван туулж явдалтай тэр манай орон нутгийн одоо хөдөлмөрчдийг талархаж байсан. 1976-аас 77 оны хичээлийн жилээс 8 жилийн сургууль болон өргөжөж хичээлийн эрхлэгч 3, 20 багш, 1200 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэллээ. 1977-оос 82 оны хичээлийн жилүүдэд сургуулийн захирлаар мөнх төмөр, готов, хичээлийн эрхлэгчээр зундуй, лаас сүрэн, дондол ням, хүмүүжлийн эрхлэгчээр норов сүрэн, ургамал, гүнжмаа, пионерийн удирдагчаар хишиг хүү, улаан загалмаа нийгэмлэгийн даргаар Үлзий бадрах, эмч, долгор сүрэн нар ажиллаж байлаа. Энэ жилүүдийн онцлог нь багш ажилчдын хүчээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулдаг улаан булантай болсон явдал байлаа. За анх би чинь 42 дугаар сургуулиас тасраад 75 онд анхны 8 жил болоход 8 дугаар ангийн аваад тэгээд ардын шалгахын дараагийн 3 сургуультай хамарч ирээд энд ажиллаж байгаад энтхийн улаан загалмайн дарга болоод даргыг авч 6 дугаар ангийн хүүхдүүдэд нь болохдоор зэрэг эрүүл ахуйн хичээл заадаг. Тусгай болон байгуулад оройн сургуулийн авраг, оройны улаан загалмайн 50 жил, улаан загалмайн улсын 50 жилд 1-р байр эзлээд шагнуулж авч 50 жилийн медалуудыг манай 3 багш шагнуулж ялаа. Энэ сургуульд одоо нэлээд олон жилд ажиллаа, хийгээгүй ч ажил гэж байхгүй. Бараг л цэвэрлэгчээс нь хэлээд нам өрийн дарга нь хийж байгаа шүү дээ. Тэгтээ өдрийн жүлгээ тэр цэвэрлэгээ хийгээл хүүхдээ хооллол тэгэл тэр янз бүрийн юм хөтер зааж ойдл юм заана гэдэг чинь одоо тэгэл одоо боловсролын байгууллагын зорилт чинь одоо өөр болж шүү дээ. Одоо үйлдвэрлэлтэй нь холбоно гэл тэр юм бол манай ажарын дундын сургуулийн хувьд бол аль эртэл одоо 20 хэдэн жилийн өмнө эхэлсэн байх гэж би бодож явдаг юм.
1983-аас 87 онуудад хичээлийн шинэ байр ашиглалтанд орж захирлаар бор, амар, хичээлийн эрхлэгчээр ширмэн, пионерийн удирдагчаар мөнгөн цэцэг, бямб сүрэн нар ажиллаж байв. Эдгээр онуудад багш нарын дунд урлагийн үзлэг, шинэ жилийн багт наадам, эмэгтэйчүүдийн баяр зэрэг ажлуудыг зохион дүгнэж, тэргүүний шилдэг багш ажилчдаа байгалийн үзэсгэлэнт газруудаар тойрон аялалд хамруулдаг байжээ. За тэнд сурч байсан сурагчид маань өөрсдөө модон хөрөөдөн, түшээ бэлтгэн. За ингээд одоо тэр буцаад төвийн сургуулиудад байдгүй тийм одоо их хөдөлмөрч тийм хүүхдүүд тухай үед сурч байсан. 3 дугаар завсарлагаа бөгөөд хүүхдүүд маань гимнастик хийчихнэ. Сургуулийн танхимдаа нэг ч цаас аялдгүй ийм одоо сайн хүүхдүүд сурч хүмүүжүүлсэн. За энэ чанараараа одоо энэ өндөрлөг дээрээс харахад энэ хүүхдүүд маань өнөөдөр улс орондоо маш өндөр өр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээж яваа ийм одоо гайхамшигтай хүүхдүүд болж байгаа нь би их баяртай байна. 1983 онд энд анхны эмчээр томилогдсон ирж ажиллаад түүнээс хойш бол 7 захирлын нүүрийг үзэж 2007 онд одоо тус сургуулиас шилжиж цагдаагийн ерөнхий газар одоо шилжин ажиллаж сүүж улс хөвлөлд одоо хүртэл ажиллаж байна. Би бол 65 дугаар сургуульд ажиллаж байхдаа 4 удаа бага анги авч дааж төгсгсөн. Үүнээс нэг онцлог ангинууд бол дагнсан 7 настай бүлэг гэж ганц 7 настай анги авч одоо ганц тийм анги авч би нэг удаа төгсгөжсэн. Сүүлд нь хамгийн сүүлд нь авч төгсгсөн миний ангиуд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги гэж нэг анги авч төгсгсөн. Ийм онцлог 2 ангиг авсан. Бус ангиуд нь бол одоо жирийн ангиуд байж исэн юм аа. 1987-оос 1991 онд сургуулийн захирлаар Өлзий, хичээлийн эрхлэгчээр Ядам сүрэн, Калинан, хүмүүжлийн эрхлэгчээр Цэдэв, Жадамба, пионерийн удирдагчаар Бацацрал нар ажиллаж байв. Эдгээр жилүүдэд Гахаан завод, 164, Тэг 22 дугаар цэргийн анги, Нөхөрлөлийн сангийн аж ахуй, Оросын холбооны улсын эрхүү мужийн сургууль зэрэг газруудтай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж 2 багшийг туршлага судлуулан солилцоогоор ажиллуулж байлаа. За эхний жилд бол бид нэр дотоод анги кабинет дотоод зохион байгуулалтаа тогтоолох ийм өндөр хүртэлийн болцолт уралдаан зарлаж энэ ажлуудыг хийсэн гүйцэтгэсэн. Эхэндээ бол багш нарыг бол аль сургуулаа тэргүүний сургуулиудаар явж анги кабинетүүдийн үзэж тогтоолох ажлуудад бүгдийг хуваарлж явуулж үзүүл сонирхуулсан. Дараагаар нь бүтээлч ажилдаа бид бол уралдаан зарлаад орсон. За ингээд энэ уралдаанаар бол бид бүх анги кабинетаа бол байгуулсан сургуулийн тогтчлтын одоо багш нарын хонтоор, захирлын хонтоор үүдний бэстүүл эднэрийг бол хөдөлмөрийн багш одоо намдаг дөрвөөтэй гам бол нар одоо хөдөлмөрийн багш нар бол энэ тогтчлтыг бол дотоод зохицолтыг хийж байсан. Анги кабинетүүдийг бол бүгдээрээ багш нар бол дотоодоо зохион байгуул. Энэ хичээлийн жилийг бол ийм дотоод зохион байгуулалт өндөр хүртэлийн ажлыг болгож зохион байгуулсан. 1991-ээс 92 онд сургуулийн захирлаар Ядам сүрэн, хичээлийн эрхлэгч Зориго, хүмүүжлийн эрхлэгч Цэдэв, пионерийн удирдагч Бацацрал, Нярав Чүлтэн гомб, Нябо Даваанаар ажиллаж байв. Мингоснцон 82 оноос 1992 он хүртэл 65 дугаар сургуульд төв газар зүйн багшаар ажиллаж газар зүйн кабинет нийгмийн одоо кабинетыг байгуулж ажиллаж байлаа. Тэгээ миний ажиллаж явах үед бол 65 дугаар сургууль одоогийн тийм байранд байгаагүй. Бидний чинь төлөм одоо хөрөөдөж пишингээ галлаж хичээл номоо зааж ингэж явж байлаа. Шинэ байранд ороход
уул шин сургуулийнхаа суурийн чулууг тавилцаж одоо хамт ажиллаж байсан юм аа. 1992 оноос 2001 онд сургуулийн захирлаар Алтан гадас одонд Цолмон, хичээлийн эрхлэгчээр Мөнх Баатар, Сэдэв, Гамболд, Энвиш, Эрдэнэ Ночор, Бямб сүрэн, Чимгээ, хүмүүжлийн эрхлэгчээр Саран Туяа, Шовдор нар ажиллаж байсан ба хамтын хүмүүжлийн аргыг хэрэглэн хүүхдийн хүмүүжилд голлон анхаарч скаутын хөдөлгөөнийг өрнүүлэх, сургалтын орчны өнгө үзэмжийг сайжруулах, анги кабинетуудыг тогтжуулах, ханын самбаруудыг олноор хийж сургалтанд хэрэглэн ажилласнаар 1997 оны сонгон хайрхан дүүргийн тэргүүний сургуулиар шалгарчээ. За энэ хугацаанд бол бус улсад маань зах зээл эдийн засгийн хямрал эхэлж сургуулиуд маань ялангуяа захын гэр ороолтын хүнд сургуулиуд бол нэлээд хямарсан ийм одоо жил байсан. За тэрний тод жишээ юу вэ гэхээр би ч одоо 80 гаруй багштай 2000 гаруй хүүхэдтэй хичээлийн шинэ жил эхлэх ёстой байсан. Гэвч 60 гаруй багштай 1000 гаруй хүүхэдтэй 9 сарын 1-нд хичээлийн шинэ жилийг эхлэж ингээд сургалт хүмүүжлийн ажлыг одоо эхлэж ирсэн юм аа. За тэгээ энэ хугацаанд бол бид нар ажилла удирлаар жилээр одоо төлөвлөж тодорхой одоо зорилтуудыг дэвшүүлэн тавьж ажиллаж ирсэн. Ялангуяа одоо сурагчдыг зөв сурч хүмүүжүүлэхийн тулд одоо сургалтын материалыг баазыг бэхжүүлэх, сурч боловсроход аян тухайн нөхцөлийг одоо бүрэлдүүлэх гэсэн одоо уран дор одоо ажиллаж ирсэн. Гэхдээ одоо ажиллаа бид боловсрол жилээр төлөвлөж тодорхой одоо үе шаттайгаар амжилтанд одоо хүрч ирсэн юм аа. За ингэсний үр дүнд одоо манай багш ажилчид бол нэгсэн нэг санаа, нэг үзэл бодолтой явж 1997 онд одоо дүүргийнхаа одоо анхны 9 сургуулиас одоо анхны тэргүүний сургууль болж одоо ирсэн. За энэ 65 дугаар сургуулийн 1993 оноос хойш 17 дахь жилдээ ажиллаад тэтгэвртээ суусан. За энэ хугацаанд бага улсуудыг 4 удаа төвсгөж энэ хүүхдүүд одоо асан дээд мэргэжтэй олон төрлийн мэргэжид эзэмсэн ээж багш инженер ажилтнаас эхлээд олон сайхан шамираараа ядаа хагч явдаг. Би тус сургуульд 1995 оноос хойш ирж багшилсан. Энэ хугацаанд ажиллахдаа 10 дугаар ангийг 3 удаа, 8 дугаар ангийг 2 удаа төгсгсөн. Намайг ирэхэд бол түүх нийгмийн ухааны кабинет гэж бол байгаагүй. Цоо шинээр кабинет нэгийг шинээр байгуулсан. Мөн бага ангийн нэг кабинет шинээр байгуулсан. Би 1979 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг төгсөөд 79 он төгснөөс хойш 34 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд би энэ сургуульд 34 жил ажилласан. 1-р ангийг 10 удаа даан авч ажилласан бөгөөд энэ олон 10 шавнараас минь одоо ажил мэргэжлэрээ алдар гавья байгуул сайн сайхан ажиллаж байгаа шавнар олон байна. Ингээд одоо сургуулийнхаа хамт олныг сурлах хүмүүжлийн ажил нь өөдрөг улам сайн сайхан байгаасаа гэж хүсэж байна. 2001-ээс 2010 онуудад сургуулийн захирлаар Алтан гадас одонд наран